хурдантай. Ингээд модтой, замтай. Зөндөө мог байна. Ингээд гаднаад жимсний модтой. За ингээд нэг айлангаар дайрлаа. Бид нэр энд төмсөө юу яа дээ, зоринд хийдээ. За төмсөө ийм саунд хийгээд зоринд хийдээ. Бананы саунд гялгар утын авчин. Цагаагаар өнөөдөр сайхан байна. Ингээд энэ ингээд малынхын тэжээлийг тарьсан байгаад байгаа. Энэ айлууд энд одоо ингээд нэг энүүд нь тэжээлээ. Ингээд одоо хүнсний скотч юмар ингээд скотчцсан. Тэгээ задлахаар шинээрээ үйд юм байлээ. За ингээд өвлөлтөө бэлтчихжээ. Манай хүн чинь бас нэг төмөс тарьдаг ямиг ааваасаа өвлж авсан гэсэн уламжлаад тэгээд явсан газар ихээ төмсийг нэг хэдэн өөр аваад тэгээд тэрийгэ тариад ингэдэг нэг 20-аад 30-аад орны төмсийн дургаж байгаа. Тэгээд тэрийгэ энд нутагшуулаад битээр идээд ер нь ямар ч бордоо янз бүрийн байхгүй тариад тэгээд 5 сард тарьдээ. Тэгээд нэг 2 удаа зэрлэгийн зулгаан дараа нь ингээд түүд. Одоо нэг тэр нэг гартаа нэг цааш шиг юм барьчаад байгаа нь игнээ мөрөө юу гаргаад тэгээд нэг сорт орно дээж авт. Өөрийн төмсөө ийм ажилтай. Тэгээд би ч нэг тос тиймэр болж чаддгүй юм аа. Яг хураахт нь тасалтай. Тарихт нь бас нэг тасалтай. Ингээд айлууд нь гадны юм далбаага ингэсэн байдаг. Гарах мандалцаа. Бодвол өөр хүүхдүүдийн төрсөн өдөр за тэгээд онцгой туг далбаа мандалдаг тусгай өдрүүдтэй эднэг чинь. Тэгээд хэргэлдэг байгаа. За манай төмс ингэж ургажтэй. Бараг нэг сая ургаагүй биш үү? Бид нар ингээ бараг хоосоо харагдаад тахаа. Тэрүүгээр нь зэрлэг ихтэй байна. За ямар ч гэсэн төмсөө хураач та нарт үзүүлээ ямар сортын төмсөө гин. Энэ манай Монголд ч гэсэн ингээ айл болгон багаар ингээд хэрэгцээнийхээ төмсийг хураачаад ивэл худалдаж авахгүй. Тэгээд органик тийм төмсөө хэрэглэх боломжтой л давууг нь бол Монголд хашаанда. За манай төмс энэ жил нэг иймэрхүү л ургачтай өөрхий. Ус ихтэй болохоор төмс усан ургахгүй ингээд. Гэхдээ яах вэ? Ямар ч байсан бүтэн жилдээ ингээ идчих байх гэж бодож байна. 2 хүн хүүхдүүд шинжлэлээр ирнэ. Энд болохоор үрийнхээ төмсийг авсан байна. Манай хүн ингээд энэ болохоор нөгөө төрлүүдээр нөгөө Конго төмс ямар гэсэн нөгөө сортуудаар ингээ бичсэн байгаа. Энэ нөгөө алдарт малгай нь байна.